아버지 감사합니다. харин их эзэн минь тантай талархъя. 하나님이 우리를 사랑하셔서 복음 증거의 사명을 가지고 지금까지 이 사명을 감당하도록 인도하셨사오니 감사합니다. Эзэн минь та биднийг дуудаж, өртөө ойртуулж, сайн мэдээний гэрчлэлийн үүргийг өгөөд тэр үүргийг бид нар биелүүлэхийн төлөө биднэрт удирдах өгдөг төлөө талархъя. 이번 학기에 여러 가지 어려운 일도 있었지만 또 하나님께서 순적하게 강의를 잘 마칠 수 있도록 섭리하셨사오니 우리 학생들이 배운 그 진리의 말씀으로 바른 교회를 세우고 스스로도 바른 진리 안에서 견고히 설 수 있도록 도와주시옵소서. Эзэн минь энэ улиралд янз бүрийн асуудлууд, хэцүү зүйлсүүд байсан боловч та биднийг нэгүүлсэж энэ улирлыг амжилттай дуусгах боломжийг өгч байгааг төлөө талархъя. Мөн эзэн минь энэ улирлаар сурсан зүйлсийнхээ дагуу манай сурагчид байгаа талбар бүртээ таны сайн мэдээний дээр бат зогсож үнэнээ үгийг ичээнгүйлэн дамжуулахын төлөө та бас удирдах өгөөч. 나아가서 몽골 교회들이 또 몽골의 하나님의 축복의 역사가 계속해서 진행되어 나아갈 수 있도록 하나님 섭리하시옵소서. Эзэн минь та Монгол чуулган болгон таны үгээр бэхжиж өмнөн дээр бат зогсон. Мөн цаашаа үргэлж эзний энэ ариун үйлсэд ариун танд ялалтыг байгуулдаг цэргүүд байлгаж өгөөч эзэн. 우리 공부하는 학생들 섬기는 교회와 또 안정을 저들의 건강을 지켜주시고 Таны таны үгээр суралцж байгаа чуулганыг бүр дээр таны аюулгүй байдал байж таны ажилч бүр дээр та бас эрүүл мэндийг зөвшөөрөн өгөх болтугай. 통역하는 사모님들을 하나님께서 붙들어 주셔서 저들에게도 하나님의 큰 축복이 함께 할 수 있도록 도우시옵소서. Эзэн минь таны үгийг дамжуулж бас хөрвүүлэн орчуулж байгаа орчуулагч бүр дээр бас та хамт байж тэднийг санан өдөрдох болтугай. 우리 통역하던 또 강의하던 교수 목사님들을 축복해 주시고 또 오늘 특별히 이승주 목사님 이렇게 강의하는 모든 일에도 하나님께서 은혜를 베풀어 주시옵소서. Эзэн минь өмнөх үеүүдэд мөн таны үгийг дамжуулж байсан бас хөрвүүлж исэн бүх хүмүүсийн дээр таны нэгүүлсэл байж ялангуяа энэ өдөр таны үгийг дамжуулах гэж байгаа Ийсүнж пастортай ч гэсэн хамт байж та түүний амар гарах үг болгоныг удирдах болтугай. 온전히 하나님을 사랑하고 하나님께만 영광을 돌리는 귀한 시간이 되게 해 주시옵소서. Зөвхөн таныг л хайрлаж бас зөвхөн танд алдрыг өргөсөн эзний өмнө нандин цагуудыг та зөвшөөрөн өгөх болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Иесусийн нэрээр талархан залбирanгуйлаа. 아멘. 아멘. 네, 예. 아유, 감사합니다. 잠깐 쉬었다가, 자, 몇 시입니까? 네. За 아, телевизэн 11시 5분에 시작합니다. за 10 цаг 5 минутанд идлээ дахиад буцаад орж ирээ. 예.
기도합시다. 자, 아모스 5장 10절 세 번째 대지입니다. за одоо ихдээ 3 дугаар дэд сэдвээр орж ийн. Амос 5 дугаар бүлгийн за 10 дугаар ишлэл рүү орж ийн. За, 세 번째 대지. 이스라엘의 죄로 인하여 형통하지 못함. за 5 дугаар а, ой, 이스라엘이 죄로 인하여 형통하지 못함. нэ. За, Израиль гэмээсээ болоод цэцэглэж юу Израиль гэмээсээ болоод а юу гэлээ хүчрхэгжиж чадаагүй тий хүчрхэгжиж чадаагүй хүчрхэгжиж чадахгүй. 자, 이스라엘이 형통하지 못하는 그 이유가 뭐냐면은 죄 때문에 Өөрөөр 형통하지 못한다는 거예요. за өөрөөр хэлбэл хүчрхэгжинэ гэдэг нь болохоор одоо нөгөө нэг эзэн дээр ойртох буюу эзэн дээр ойртох хүчрхэгжих хөгжих цэцэглэх гэсэн утгатай өрөөд байхгүй юу? Тэгэхээр тэгж чадахгүй гэсэн. Тэгэхээр үүний шалтгаан нь болохоор тэд нэр зүгээр гимээсээ болсон гэж хэлсэн. 그래서 이 죄를 깨닫고 회개하고 죄를 버리고 하나님을 찾아야 형통한다는 것입니다. Гэтэ харин Израилууд асуудлаас шийдэгдэж те эзний өмнө одоо хөгжиж цэцэглэе гэх юм бол тэд нэр гимээхээ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. 10절 읽어보세요. За 10 дугаар ишлэгийг уншлаа. Дааман хаалхан дээр зэмлдэг хүнийг тэд үзэн яддаг. Чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. 아멘. 자, 이스라엘의 죄. 여기 이스라엘의 죄가 나옵니다. 첫 번째 죄가 10절에 나오죠. За энэ дээр болохоор Израилийн гим гарч байгаа гэсэн тий. За эхнийх нь 10 дээр юу гэсэн бэ? 이 성문에서 책망하는 자를 미워한다. 성문에서 책망하는 자를 미워한다. 이 정직히 말하는 자를 싫어한다. 이것이 이스라엘 백성들의 죄입니다. За Израилийн гим нь юу гэхээр 10 дахь ишлэлээр гарч байгаа. Дааман хаалхан дээр зэмлдэг хүмүүсийг тэд нэр үзэн яддаг гэсэн. Бас чигч шударгаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг. 예, 이 하나님의 말씀으로 이 책망을 하는데 하나님의 말씀을 정직하게 증거해서 이스라엘 백성들이 죄를 책망하는데 이것을 미워한다는 것입니다. Тэгээ уул нь тэд нэр дааман хаалхан дээр те зэмлдэг хүн Израилийн гимийг ингэ зэмлж байгаа. Тэгэхээр Израильчууд тэр хүмүүсийг үзэн яддаг гэж хэлээ. 어느 시대이든지 이 옳은 말을 듣지 않고 이 책망을 미워하고 싫어하면 결국은 그 시대가 하나님의 심판을 받게 되어 있습니다. Тэгээ аль ч үед байсан те эзний ингээд одоо зэмлэл болон зөв үгийг хүлээж авахаас татгалзаад үзэн ядаад эхлэх юм бол тэнд ингээд сүрэл эхэлдэг. 우리 예수를 믿는 성도들의 지혜는 하나님의 책망을 잘 받는 데 있습니다. Тэгээ эзний ялангуяа эзэн Есүс итгэдэг эзний арт түмнүүдийн мэрэгэн ухаан гэдэг нь хаана байгаад байна гэхээр тэдгээр хүмүүс зэмлэлийг ингээд ойлгодог, хүлээж авдаг хүмүүс. Тэрнгээр ингээд 우리 하나님의 지혜는 어디서 오냐? 바로 하나님의 말씀으로 이 책망을 받을 때 하나님의 말씀으로 책망을 잘 받으면 거기서 하나님의 지혜가 나옵니다. Тэгээ эзний мэрэгэн ухаан хэрхэн ирдэг вэ гэхээр эзнээс өгж байгаа зэмлэл болон цахилгаажуулалтыг зөвөр хүлээж авах үед тэр үед эзнээс мэрэгэн ухаан ирдэг. 그래서 여러분 잠언 말씀이 바로 하나님의 말씀을 가지고 하나님의 백성들을 책망하고 교훈하는 말씀이에요. Тэгээд сургаал төгс ном бол бас тийм байгаа тийм ээ. Эзний сахилгаажуулалт бичигдсэн ном байдаг. Эзний сахилгаажуулалтыг бид нэр хүлээж авах үед эзнээс мэрэгэн ухаан ирдэг гэсэн. 여러분 잠언 말씀을 꼭 읽으시면서
이 Тийм учраас 잠언을 бид нэр 통해서 하나님의 책망과 하나님의 지혜를 우리가 얻어야 됩니다. тийм учраас бид нэр сургаалт төгс номыг заавал уншиж тэ эзний зэмлэлгээр дамжуулаад тэ түүний чиглүүлгийг авч түүгээр дамжуулаад бас эзний мэрэгэн ухаан ингэ тань дээр байх болтугай. 하나님의 책망을 싫어하면 결국은 그 죄로 인해서 멸망을 받을 수밖에 없는 것입니다. Тэгээ эзний тэ зэмлэлийг харин эсрэгээр нь ургуулхаад тэ хүлээж авахгүй ингээд ах юм бол эцэстээ ингээд ирэх зүйл нь ойлгомжтой. Тэр бол нэг сүрэл байгаа. 여러분 잠언 1장을 나중에 한번 읽어보시기 바랍니다. 잠언 1장을 보시면 하나님의 말씀으로 이 교훈과 책망을 잘 받으면 형통하고 그걸 싫어하고 버리면 멸망이 온다고 했어요. За тэгээ дараад нь та бүхэн маань сургаалт төгс номны 1-р бүлгийг уншиж үзээрэй. Тэгээ тэрэн дээр яг нь тодорхой байгаа. Сургаалт төгс номон дээр эзний сахилгажуулалтыг аваад, сануулгыг аваад авах юм бол хөгжин сэтгэл нь харин эсрэгээрээ эзний сахилгажуулалтанд дургуутахад эхлэх юм бол тэндээс ингээд эцэстээ ингээд төсгөлч нэрнэ гэсэн юм мессеж ингээд тодорхой гарч байгаа. 그래서 오늘날 예수 믿는 성도들이 타락하는 거, 그리고 이단에 빠지는 것도 이 바른 말을 듣지 않는 거예요. 이 책망을 듣지 않는 것입니다. Тэгээ одоо үед ингээд тэгээ итгэгч хүмүүс гэсэн мөртлөө аль хэдийн ингээд завхарцсан хүмүүс байдаг. Бас ингээд итгэгч гэсэн хэрнээ дидх нэг одоо буруу урсгалыг дагаа явцсан хүмүүс ч гэсэн байдаг тий. Тэгээ тийм хүмүүсийг харах юм бол тэд нэр зүгээр шалтгаан нь юу гэхээр тэд нэр эзнээс өгөгдөж тэр одоо зэмлэл байна тий. Зэмлэлийг хүлээж аваагүй хүмүүс байдаг. 자, 11절 봅시다. Яг 11-р эшлэлээр явлаа. Та нар ядуу хүнд татвар ноогдуулж тэднээс тарианы алба учир авдаг тул та нар зассан чулуугаар байшингууд барьсан ч тэнд амьдрахгүй. Та нар тааламжит усан үсний төглүүдийг тарьсан ч дарснаас нь уухгүй. 네. 아멘. 11절에 보니까 또 이스라엘 백성들이 죄가 나옵니다. 힘 없는 자, 이 가난한 자, 약한 자를 이렇게 압박하는 겁니다. 발로 밟는다는 거예요. За энэ дээр дахиад Израилийн дахиад бас нэг тийм гарч ирдэг. Тэд нэр яасан гэхээр хүчгүй тэ ядуу тийм хүмүүсийг дээрээс дэвсэлдэг гэсэн. 이 가난한 자, 힘 없는 자들을 이렇게 포악하게 압박을 해가지고 그들의 부당한 세금을 거두고 이렇게 약탈해 간다는 것입니다. За тэд нэр хүчгүй тэ тийм хүмүүс төр илүү татварыг ногдуулдаг гэж хэлсэн тэ бүр ингээ дарлах хэмжээний татварыг ногдуулдаг гэж хэлсэн. 자, 이런 죄를 가지고 이렇게 불의한 재물을 가지고 이렇게 집을 돌로 잘 건축했어도 거기 거주하지 못한다는 겁니다. За тэгвэл бид нэр ингэж ингээд ийм гэм үйлдэлтэй тэгсэн мөртлөө одоо бол ийм гэм үйлдэлтэй мөртлөө эзэн дөрвчөөс тахлуудын хүртэл ийм нэг согогтой эрүүл зөв байх үед яах вэ гэхээр тэд нэр байшин байлаа ч гэсэндээ бурхан тэднийг тэнд ингээ амьдруулахгүй гэж хэлсэн. 여러분 어느 시대고 이 불의한 방법으로 재물을 모아서 그걸로 아무리 좋은 집을 줘도 하나님이 그 집에 살지 못하게 한다는 거예요. Тэгээ одоо ч гэсэндээ ялгаа авахгүй тийм. Эзний өмнө зөв бусаар цуглуулсан зүйлс ингээ байж болно тий. Тэгээ тэрнгээр ингээ хичнээн сайхан гэр барьсан ч гэсэндээ бурхан тэнд яхах гэхээр гол нь амьдрахыг нь зөвшөөрөхгүй. 또 이 불의한 재물을 가지고 이 포도원을 아무리 잘 갖고 놔도 그 포도주를 마시지 못한다는 겁니다. Тэгээ бас тэрнгээр тий эзний өмнө хичнээн одоо сайн одоо эзний өмнө ёс бусаар тахлын юуны усан үзмийг тарлаач гэсэндээ бурхан тэр усан үзмийнх нь үр шимийг нь буюу дарсыг нь тэднэрт ингээ уулахгүй гэж хэлсэн тий. 12절을 읽어보세요. За адил 12 дугаар эшлэл рүү явлаа. Учир нь та нарын гэмт үйлдэлүүд үлэмж нүглийг чинь би мэднэ. Зөвтгийг шахаж хахуул авч ядууг дааман хаалган дээр хилстүүлэхэд 하나님께서 이스라엘 백성들의 허물을 이렇게 보여주신 겁니다.
Харин Эзэн бурхан Израилийн тэ буруу зүйлүүдийг гэж харуулж өгсөн гэж хэлсэн. Харуулж өгсөн. 우리 많다는 것입니다. Мгм. За тэдний ингээ буруунууд нь үнэхээр их байна гэж хэлсэн. 그들의 죄악이 아주 무겁다는 것입니다. Тэгээд тэдний гмийг бас маш хүнд гэж хэлсэн. 그걸 하나님이 아신다는 것입니다. Тэгээ бас тэрийг би мэднэ гэж хэлсэн. 그러면서 너희는 의인을 학대하며 뇌물을 받는다는 것입니다. За бас тэрний үгслээр та нар зөвхтийг ингээд нөгөө нэг одоо энэ зөвхт хүмүүсийг нөгөө дарангуулах гэсэн зөвхт хүмүүсийг дарангуулж бас хуулийг та нар авдгаа гэж ингээд хахуулыг авдгаа гэж хэлсэн. 또 성문에서 이 가난한 자를 억울하게 한다는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол бас дахиад ясгалаар ядуу хүмүүс ч гэсэндээ дайман хаалган дээр ингээд одоо хидэлцүүлдэг гэж хэлсэн. 이 가난한 자를 불쌍히 여기고 가난한 자를 도와주라고 했는데 이 Мгм. 가난한 자를 억울하게 하는 것은 하나님의 진노, 하나님의 징벌을 받는 것입니다. Тэгээ сул дорой нэг бурхан одоо өрөвдөрөө те нэгүслээрээ гэж хэлсэн. Гэтэ эсрэгээр нь тэдний ясгалаар сул дорой нэг илүү бүр ингээд одоо дорд болгож дэвшилсэн учраас бурхан тэднийг шийтгэнэ гэж хэлж. 그래서 13절에 보니까 그러므로 이런 때에 지혜자가 잠잠한다고 했습니다. Мгм. Мгм. За тий 13절. 13 дээр хартлаар юу гэсэн гэхээр хаширн дууга хураана гэж ингээ хэлсэн. 이와 같이 죄가 이렇게 참 많을 때는 Мгм. 지혜자, 하나님의 말씀을 받은 지혜자들이 Мгм. 말을 해도 듣지 않으니까 Мгм. 하나님의 말씀을 싫어하니까 Мгм. 잠잠한다는 것입니다. Мгм. За өөрөөр хэлэх юм бол 13 дараас хаширна гэдэг нь болохоор эдгээр цаг үеийн бүр ингээ гэмт ингээ живцсэн байх үед тэ эзний үгийг авдаг, эзний үгийг сонсдог тэр одоо ухаалаг нэгнүүд нь буюу мэрэгэн хүмүүст нь юу ч хэлээ тэд нэр сонсгоо болчихлоор чимээгүй болноо гэж хэлж байсан. Хэлэн дууга ураагаад тэд нэр ухаантнууд нь чимээгүй болноо гэж хэлсэн. 그래서 악한 때라고 지금 말하고 있습니다. 악한 때라. Тийм учраас дараад нь 13-ийн сүүлээр үсгэлээр энийг бол ёрын муу цаг үе гэж ингэж хэлсэн. 오늘날이 얼마나 악하고 패역한 시대입니까? 오늘날 시대가 얼마나 하나님의 말씀을 듣지 않고 이 하나님의 말씀을 오히려 조롱하고 멸시하고 이렇게 무시합니다. Тэгээ одоо өнөөдрийн үе ч гэсэндээ ялгаагүй тийм байна те. Бид нэр ингээд те эзний бурхны үгийг маш ингээд үл тоогоод тэгээ гимрүү илүү бүгд анхаарсан тэгээ бүр ийм үе байна. 그래서 오늘날 시대를 악한 시대라고 합니다. Тэгээ өнөөдрийн үеийг ч гэсэндээ бас юу гэж хэлдэг гэхээр бузар муу үе гэж бас ингэж нэрлэдэг. 이 패역한 세대라고 합니다. За бас юу гэхээр одоо сүүрхээс ингээд одоо сүүрэл бэлтгэж байгаа үе гэж хэлдэг. 악하고 거스리는 세대라고 합니다. За тэгээд яадаг гэхээр хаягдмал одоо хаягдмал тийм хорон муу ийм үе гэж нэрлэж байгаа. 사도 바울은 그래서 이 시대가 고통받는 시대라고 했습니다. Илч Паул бас юу гэхээр энэ үеийг бас юу гэхээр зовлон идэх үе гэж ингэ нэрлсэн. 예, 여러분 나중에 디모데후서 3장 1절부터 한 5절까지 나중에 한번 읽어보세요. Дараад нь та нар маань 2 дугаар Тимот 3-ын 1-ээс 5 дугаар ишлэгийг уншиж үзээрэй. 예, 이 시대가 고통하는 시대, 죄로 인해서 고통받는 시대라고 분명히 말하고 있습니다. Илч Паул энэ дээр юу гэхээр энэ үе бол гимээсээ болоод өвдөлт ингээ авч байгаа өвдөлтийн үе гэж бас хэлсэн байна. 그러나 우리 하나님의 일꾼들은 듣든지 안 듣든지 핍박을 하든지 박해를 하든지 우리는 하나님의 말씀을 전해야 됩니다. Гэхдээ эзний яг ийм өчнөн ийм үе байгаа боловч эзний хүмүүс яах ёстой гэхээр сонссон ч бай, сонсоогүй ч бай бид нэр үүргээ биелүүлэх л ёстой. Буюу үгийг дамжуулах л хэрэгтэй гэсэн. 자, 네 번째 대제입니다. За хэдүүлээ дөрөвдүгээр дэцэд рүү явах гэж байна. 살기 위해서 선을 구하고 Мгм. 악을 행치 말라고 했습니다. За дөрөвдүгээр дэцэд болохоор за амьд үлдэхийн тулд тэ зөвийг үлд буруугаасаа эргээ гэж хэлсэн. Буруугаасаа эргээрээ гэсэн.
이스라엘 백성들이 너희들이 정말 살기를 원한다면 멸망하지 않고 살기를 원한다면 이제라도 회개하고 Мгм. 선을 구하고 악을 버리라는 것입니다. Тэгээ Израилийн ард түмэнтэй үнэхээр та нар амьдрахыг хүсэж байна гэвэл тэгээ амь танах хэрэгтэй гэвэл одоо бузар муугаа орхиод зөвхийг үйлдэж эхлэе гэж хэлсэн. 자, 14절. 너희는 살려면, 너희가 정말 살려면 선을 구하라는 것입니다. Мм. За 14-р эшлэлдэр хай ёрын муу бус сайныг хай. Тэгвэл амьд үлдэнэ гэж хэлсэн. 악을 구하지 말라는 것입니다. Өөрөөр хэлбэл мууг бити хай гэж хэлсэн тий. 그러면 만군의 하나님 여호와께서 너희의 말과 같이 너희와 함께 하신다는 За тэгэх юм бол төв төмдийн бурхан тийхүү та нартай хамт байх болно гэж хэлсэн тий. Хэрвээ зөвийг хайвал амен. 15절에는 좀 더 적극적으로 하나님은 이스라엘 백성들에게 요구하십니다. За тэгээ 15 дахь эшлэлээр харах юм бол эзэн бурхан илүү тодорхойгоор, илүү жоохон наривчлалтайгаар Израилийн ард түмнээс ингээ хандж хэлж байгаа. 15절은 이제는 Мм. 악을 미워하고 선을 사랑하라는 것입니다. За тэгэхээр юу гэж хэлсэхээр одоо мууг үзэн ядаа, харин чи сайныг хайрлаа гэж ингэж тодорхой дахиад хэлж өгсөн. 자, 악을 미워하라. 악을 미워하고 선을 사랑하라. 이게 성경의 말씀입니다. За энд одоо Библиэлд хэлж байна те мууг үзэн ядаа, тэгээ сайныг хайрлаа гэж дахиж ингэж хэлсэн. 예. 자, 우리가 악을 미워하는 마음이 있어야 돼. Тэгээ бид нар ч гэсэндээ тэгээ бузар мууг ингээ үзэн ядсан ийм сэтгэл ингээ байх хэрэгтэй. Үзэн ядах сэтгэл. 선은 사랑하는 마음이 있어야 됩니다. Бас нөгөө талаараа бид нэр зөвхтийг буюу сайныг хайрлах юм сэтгэл байх хэрэгтэй. 이것이 하나님의 일꾼들의 그러한 인격이 되어야 됩니다. Тэгээ энэ болохоор эзний ажилчдын те бүр ийм одоо мөн чанар байх хэрэгтэй. 예. 악은 아무리 좋아도 이건 우리가 미워해야 됩니다. Тэгээ зарим тохиолдолд бузар муу те эзний өмнө хараад бузар муу харагдчихаг зүйлсүүд гой харагдах тохиолдол байдаг. Гэхдээ тэрийг ч гэсэндээ бид ингээд эвлэрэхгүйгээр ингээ үзэн ядах сэтгэлтэй байх хэрэгтэй. 선은 아무리 힘들고 어려워도 선은 우리가 사랑하고 선을 따라가야 됩니다. Тэг харин зөвхт зүйлүүд буюу те сайн зүйлсүүд нь хэцүү харагдаж болно. Тэг танаас хүч шаардж болно. Гэхдээ бид нэр тэглэж гисэндээ хайрлаад дагдаг байх нь чухал юм. 그래서 성문에서 정의를 세울지니라 했습니다. Тийм болохоор яасан лээрэ 15 дээр авах юм бол дааман хаалган дээр би шүүхийг тогтооно гэж хэлсэн. 그래서 오늘날 이 기독교인들, 이 그리스도인들이 정말 악을 미워하고 선을 사랑하면 우리가 하나님의 공의와 정의를 세울 수가 있다는 것입니다. Бид нэр ялангуяа энэ цаг үед амьдрах үедээ Христийн хүмүүс те эзний тайчт илүүгээр мууг үзье ядаад те сайныг хайрлаад эхлэх юм бол бид нэр бурхны тэр одоо шударга ёс ба зөвхт байдлыг тогтоож өгнөс чадна. 네. 우리가 이 말씀을 항상 명심해야 되겠습니다. Бид нэр энэ үгийг үргэлж ингэ та санах хэрэгтэй. 자, 5번째 대지. За 5 дугаар дэд сэдвүүрийг орлоо. 예. 회개하지 않으면 이스라엘 백성이 회개하지 않으면 애통과 환란이 온다는 것입니다. За Израилийн ард түмэнтэй гимшиж ирэхгүй бол тэднэр лөө юу ирэх вэ гэхээр гашууд болон зовлон ингэж ирнэ гэдэг хэлж байсан. 자, 16절 읽어보세요. За 16 дугаар эшлэлийг уншийе гэлээ. Иймд түг түмдийн бурхан эзэн ийхүү айлдаж байна. Талбай бүрт орилох дуу сонсогдож, гудамж бүрт гэцгэн. Тэд бас хадаарчдыг гашуудахаар дуудаж мэрэгжсэн гашуудаа гэсдэг эмгэнэлт дуудана гэв. Амен. 끝까지 하나님이 이스라엘 백성들이 죄를 이렇게 보여주셨는데, 죄를 다 지적해주고 책망했는데, 회개하지 않고 돌이키지 않으니까 결국은 애통과 환란이 온다는 것입니다. Тэгээ бурхан Израилийн ард түмэн рүү үргэлж ингэ сануулж байгаа тий. Үргэлж сануулад тэгээд одоо анхааруулад зэмлээд чултгаа сануулж байгаа. Гэхдээ
Израилийн ард түмэн эцэстээ түүнийг сонсоогүй учраас тэднэрт юу гэж гэхээр гашууд ба ингээд зовлон тэднийг нүүрэн дээр нь ирнэ гэж ингээд хэлсэн. 그래서 모든 사람들이 이 광장에서, 그 넓은 광장에서 운다는 겁니다. 통곡한다는 겁니다. За тэгээ тэд нар яа гэсэн бэлэрэ өргөн тийм тариан талбай дээр те бүр ингээд гашууд нь гэжсэн. Дуу гашуудлын одоо те гашуудлын дуучдыг хүртэл авчираад ингээд гашуудна гэж хэлж байгаа. 그 모든 거리마다 슬프도다, 슬프도다고 외친다는 겁니다. Тэгээ бүр ингээд гудамж болгон дээр те гаслантай гашралтна гэж хэлж байгаа. 그리고 농부, 이 농부들을 불러다가 애곡하게 한다는 것입니다. Тэгээ бүр тариачдыг бүр тусгаалan дуудаж тэгээд яа гэсэлэр гашуудлын дууд ингээд дуулуулна гэж тийм. 농부가 참 곡식으로 인해서 열매로 인해서 기뻐해야 되는데 농부가 이렇게 애국한다는 것은 그 농사에 하나님의 심판, 그 농사가 하나님의 심판으로 그 농사가 다 망가졌다는 것입니다. За тэгээ тариачд болохоор чинь өөрсдийн үр тариагаа аваад те одоо үр шимээ хүртээ тэд нэр баярлаж баярын дууг ингээд дуулах ёстой. Гэхдээ тариачд яаж нэхлээрэ эсрэгээр нь гашуудлын дууг ингээд дуулнаа. Гашууднаа гэдэг нь юу гэсэн утгатай гэхээр тэдний газар тариалан дээр би үр тариан дээр нь эзний одоо шийтгэл ирнэ гэсэн утга байна. 그리고 울음꾼, 이 울음꾼이 있습니다. 돈을 받고 대신 울어주는 이 울음꾼들이 있어요. Тэгээ бүр ингэ мэрэгжлийн одоо гашуудагсад гэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө мөнгө аваад ингээд өмнөөс нь албаар уйлж өгдөг ийм хүмүүс байгаа. 그래서 이 울음꾼들은 돈을 받고 대신 엉엉엉엉 막 이렇게 음. 막 슬프게 그 우는 그 직업적으로 그런 사람들이 있습니다. Тэгээ бүр ингэ мэрэгшсэн гэж ингэ Библиэр хэлж байна тийм мэрэгшсэн тийм гашуудагсад гэж байдаг. Тэд нэр ингэ мөнгө аваад тэгээ одоо тийм хүмүүс уйлах одоо үгүй өчн хүрэхгүй бол тэрэн дээр очиж ингэ уйлж өгдөг тий. Гэх ингэ уйлцгаад байна. 자, 17절 봅시다. За 17 дугаар эшлэл рүү явлаа. Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна. Учир нь би дундуур чинь өнгөрөх болно гэж эзэн айлдаж байна. 아멘. 자, 이 포도원에서도 운다는 것입니다. 포도원에서도 애통함이 운다는 것입니다. өөрөөр хэлэх юм бол усан үзмийн цэцэрлэг дотор ч гэсэндээ маш зовлонтойгоор уйлах болно гэж хэлж байна тий. 이 포도원도 다 하나님의 징벌로 다 이렇게 징벌을 받아가지고 다 망가진 겁니다. Өөрөөр хэлэх юм бол усан үзмийн цэцэрлэг ч гэсэндээ эзний шийтгэлээс болоод ингээд суурна гэсэн утгатай байна тий. 내가 너희 가운데로 지나갈 것입니다. 이 하나님의 심판, 반드시 하나님이 심판한다는 거예요. Тэгээ би дундуур чинь өнгөрөх болно гэсэн нэг утгатай гэхээр энэ эзний шийтгэл нэрнэ гэсэн утга байна. 여호와의 말씀이라고 하십니다. Тэгээ эзний үг гэж бас хэлсэн. 자, 18절 읽어보죠. За 18 дахь эшлэлээр явна. Эзний өдрийг хүсэмжлэгч та нар хөөрхийе. Эзний өдөр нь та нарт ямар хэрэгтэй вэ? Тэр нь гэрэл биш, харанхуй байх болно. 아멘. 자, 18절에 보니까 화 있을진저 화가 있다고 하나님이 말씀하십니다. За эзэн юу гэсгэлээрэ тийч гал байх болно гэж хэлсэн тий. 자, 여호와의 날을 사모하는 자여 너희가 어찌하여 여호와의 날을 사모하느냐? 오히려 그날은 어둠이요 빛이 아니라고 합니다. За тэгээ эзний өдрийг те та нар юунд эзний өдрийг хүсэмжлэн вэ? Тэр өдөр чинь те гэрэл биш эсрэгээр харанхуй байх болно гэж хэлсэн. харанхуй штэ гэсэн. 우리가 마땅히 이스라엘 백성이 여호와의 날, 하나님의 구원의 날을 사모해야 되는데 아니, 하나님께서 지금 너희가 어찌해서 여호와의 날을 사모하느냐? 화가 있다. 오히려 하나님이 이렇게 책망을 하시는 거예요. Тэгээ бид нэр ч гэсэндээ те бид нэр эзний өдрийг ингээ харж түүнд найдвар тавьж ингэж хүлээж байгаа шүү дээ те. Гэтэ эзэн бурхан энэ үед Израильчуудад харин юу гэсгэлээрээ тэр өдөр бол та нарын үед ингээ уур хилэнгийн өдөр байх болно. Та нар юунд тэрийг ингээ хүлээн вэ гэж ингэж хэлсэн. 회개하지 않고 악을 버리지 않고 어떻게 여호와의 날을 너희들이 사모할 수 있다는 말인가? Өөрөөр хэлбэл те гимшгүй байж ээж мууга хаяхгүй байж ээж юунда хүлээдэг юм бэ гэсэн утгаар те ингээд зэмлэж байгаа. 죄가 있으면
그 죄가 있으면 아무리 여호와의 날을 사모해도 절대로 구원받을 수가 없다는 거예요. 은혜 받을 수가 없다는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол бас гэмт байдлаа хаяхгүйгээр те эзэн рүү эргэхчгүйгээр тэр өдрийг хүлээгэлээ гэхэд чинь тэр өдөрт бол тэгээд ерөөл ирнэ гэж байхгүй. Тэгээ хүлээ тийм хүмүүст бол те уур хэлнэл ирнэ гэдгийг ингээ хэлж өгч байна. 너희가 정말 여호와의 날을 사모하고 진짜 원한다면 회개하고 죄를 버리고 하나님을 찾으라는 것입니다. Үнэхээр та нар маань үнэхээр одоо Израиль ард түмэнд үнэхээр Израиль ард түмэнд эзний өдрийг хүлээж гин гэж байгаа бол хүлээж ингээд үгсэн тэмүүлж гин гэж байгаа бол бид нэг гмиг орхиж тий эзэн рүү ингээд эргэх ёстой штэ гэж ингээд хэлсэн. 그리고 계속해서 죄를 지으면서 어, 결코 그 여호와의 날이 너희들에게 임하지 않을 것이라는 거예요. Таалэрэг үргэлж ингээд үргэлжлүүлээд гэмшээхгүй үргэлжлүүлээд гэмээ хийгээд лах юм бол эзний өдөр харин тэднэр дээр одоо зэмлэл болж ирнэ гэдэг ингээд хэлчихсэн. 오히려 그날은 어둠의 날이요. 참으로 징벌의 날이라는 것입니다. Тэгээ тэр өдрийг бол эсрэгээрээ те хүсэж байгаа шиг гэрлийн өдөр биш харин эсрэгээр буюу харанхуйн өдөр буюу шийтгэлийн өдөр байх болно гэж хэлсэн. 그러니까 사람이 말이죠. 좋은 날을 바란다고 해서 이루어지는 게 아니고 어, 하나님 앞에서 죄를 버리고 우리가 회개하고 하나님을 찾아야 좋은 날이 온다는 거예요. Нэг бас одоо дахин хэлэх юм бол сайн өдрийг ингээд хүлээж болно. Гэхдээ сайн өдрийг хүлээхдээ гимшихгүй өөрийнхөө үйлдэлээс ухрахгүй ингээ хүлээх юм бол тэр өдөр бол ямар ч ингээд сайн өдөр биш байх олон тухайн хүний хувьд. Харин эсвэргээрээ эзний өмнө ирээд эзэн рүү хайгаад түүнийг хүлээх үед тэр өдрийг харин эзэн сайн өдөр болгож болно гэж ингээ хэлсэн. 베드로전서 3장을 한번 봅시다. За 1-р Петр 3-р бүлгийг уншийе. Харъя. 네. 자, 베드로전서 3장 자, 10절. За 3-ын 10-р ишлэл. 1-р Петр 3-ын 10-р ишлэл. 베드로전서 3장 10절 한번 읽어보세요. 네. 1-р Петр 3-ын 10. 3장 10절이죠, 목사님? 네, 3장 10절 베드로전서 네. За учир нь амийг хүсэмжилдэг бөгөөд сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь хилээ муугаас уруулаа худал хэлхээс хамгаалг. Амен. 11절. За 11 цааш явлаа. Муугаас эргэж сайныг үйлд амар тайвныг хай мөшиг учир нь эзний мэлмий зөвхт хүмүүс дээр сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг. Эзэн 12절. эзний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг гэжээ. 아멘. 네. 생명을 사랑하고 좋은 날 보기를 원하는 자들은 혀를 금하여 악한 말을 그치라는 것입니다. За тэгээд амийг эрэлхийлж сайн өдрөдөө хүлээгч нэг нь яах ёстой гэхээр уруула бузар муугаас хамгаалж тэг хилээ бас муугаас татах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Амен. 그 입술로 거짓을 말하지 말라는 것입니다. Өөрөөр хэлбэл тэр уруулаараа худал зүйлийг бүү хэлээрэй гэж хэлсэн. 악에서 떠나 선을 행하라는 것입니다. За бас муугаас эргээд сайныг үйлдээрэй гэсэн. 화평을 구하며 그것을 따르라는 것입니다. Мөн амар тайвныг эрэлхийлж амар тайвны төлөө амар тайвныг дагах хэрэгтэй гэж хэлсэн. 그리고 하나님께 기도하라는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол энэ нь эзэн рүү хандаад залбир гэсэн утга байна. 정말 우리가 생명을 사모하고 좋은 날 보기를 원한다면 이와 같이 하나님의 말씀을 순종해야 되는 거예요. Бид нар үнэхээр эзний өмнө зөв тэр сайн өдрийг хүсэмжлэн хүлээж байна гэвэл бид нар эзний өмнө зөвийг эхлээд эрэлхийлэх хэрэгтэй гэсэн. 하나님의 은혜로 이렇게 좋은 날을 하나님이 우리에게 주시기를 원하십니다. За тэгээ эзний нэгүүлсээр тэ биднэрт эзний ингээд сайн өдрүүд нь өгөгдөх болтугай. 아멘. 그러니까 우리 항상 하나님의 말씀에 귀를 기울이고 그 말씀을 잘 우리가 따라서 순종하면
반드시 여러분의 교회에 좋은 날이 있을 것입니다. Бид нэр эзний үгрөө үргэлж сонроо чиглүүлж те эзний өмнө үргэлж ингээд зөвхт дээр нь зогсоод хүлээх үед эзэн биднэр дээр болон бидний чуулгануудад сайн өдрийг заавал авчирголоо. Амен. 여러분의 가정에 좋은 날이 있을 것입니다. Тэгээ та нарын гэр бүлүүдэд ч гэсэн бас те сайн өдөр заавал ирэх болно. Амен. 여러분이 가는 곳마다 하나님이 좋은 날을 주실 것입니다. Тэгээ бидний бас явж байгаа газар болгон дээр те эзэн тэр сайн өдрүүдийг өгөх болно. Амен. 아모스 5장 Амен. 자 18절 19절 За хэдүүлээ Амбас номроо дахин очиод одоо 5-ын 19-ыг уншиж чинь. Хүн чонын амнаас гарч барын аманд орох. Гэртээ хараад гараараа хан түшин могойд хатгуулах мэт буюу. Амен. 19절에 보시니까 여러분 마치 사람이 사자를 피하다가 곰을 만나거나 혹은 집에 들어가서 손을 벽에 대었다가 뱀에게 물림 같도다 했습니다. За тийм дээр хүн чонноос сутагаад барын ам руу орох тий. За тэг гэрлэгөө зутагаад гэртээ очиод могоод бариулах гэж хэлсэн тий. Могоод хатгуулах. 회개하지 않고 악을 버리지 않고 회개하지 않고 하나님을 찾지도 않으면서 좋은 날을 바란다는 것은 결국은 오히려 이와 같이 화를 당한다는 것입니다. Өөрөөр хэлэх юм бол гэмээ үйлдсээр байгаа хэрнээ сайн өдрийг хүлээгээд байх нь тий. Тий эзэн рүү ирэхгүй хэрнээ тэр одоо эзний өдрийг хүлээгээд байх нь тэр нь юутай адилхан гэхээр илүү чиний ингээд одоо цутааж байгаас чинь дорд байх болно гэдэг хэлж гисэн. 20절 읽어보세요. За 20 дугаар ишлэгийг хараад эзний өдөр нь гэрэл бус харанхуй байх биш үү. Гэгээ үгүй түнэр харанхуй бус уу. 아멘. 여호와의 날은 참으로 밝은 날이고 그날은 정말 하나님의 구원이 충만한 날인데 그런 날을 진심으로 원한다면 이제라도 회개하고 악을 버리고 하나님을 찾으라는 것입니다. Тэгээ эзний өдөр гэдэг бол яг үүндээ үнэхээр гэрэлтэй тий маш гэгээлэг тий баяр хөөрөөр дүүрэн ийм өдөр байгаа яг үнэндээ. Гэхдээ энэ өдрийг үнэхээр хүсэмжилж байгаа гэвэл өөрийнхөө тэр бузар муугаас ингээд эргэх нь ингээд мэрэгэн ухаанаа гэдэг юм хэлсэн. 그리고 정말 좋은 날을 원한다면 예수님을 믿고 예수님을 마음에 영접해야 돼요. Тэгээ өөрөөр хэлбэл бас үнэхээр тэр сайн эзний өдрийг хүлээе гэвэл хүсье гэвэл эзэн Есүст итгээд эзэн Есүсийг өөрөө аврагчаар хүлээж авах хэрэгтэй. 이 복음을 믿고 이 복음을 영접해야 정말 좋은 날이 옵니다. Энэ сайн мэдээ шүү дээ тий. Одоо энэ сайн мэдээд бид нэр хүлээж авч энэ сайн мэдээд итгэжээж эзний ирэх чад тэр өдөр чинь тэр хүнд сайн өдөр гэж тооцогдох болно. 그래서 이 복음은 큰 기쁨의 소식이라고 했습니다. 좋은 소식, 큰 기쁨의 좋은 소식. Тийм учраас хэрвээ тэгэж хүлээж авсан хүмүүст яах вэ гэхээр эзний өдөр гэдэг энэ агуулга бол хамгийн сайн мэдээ байх болно. Хамгийн сайн мэдээ. Гоё хамгийн баяр хөөрийн мэдээ байх болно. 그러려면 죄를 용서받아야 됩니다. Тэгээ тийм учраас бид нэр ийм бидийг авмаар байгаа бол гэмийг уучлалыг авах хэрэгтэй. 죄를 용서받고 성령을 받아야 그게 좋은 날이 오는 것입니다. Тэгээ бид нэр гэмийн уучлалыг хүлээж аваад эзнээс те ариун сүнсийг хүлээж авах үед тэр одоо эзний өдөр гэдэг зөвлөл маш баяр хөөр өдөр байж болно. 이 욥기 22장 21절에 욥기 22장 21절에 이런 말씀이 있습니다. За Йов номны 22-ийн 21 дээр ийм үг байгаа. 너는 하나님과 화목하고 평안하라. 그리하면 복이 내게 임하리라 그랬어요. За энэ дээр үсгэлээ одоо түүнийг таньж түүнтэй эвтэй байх тун тэгвэл чамд сайн нь ирэх болно гэсэн. Амен. 바로 예수님을 믿고 영접하는 것입니다. Өөрөөр 그래야 хэлбэл 하나님과 Есүс итгэж түүнийг хүлээж авахыг хэлж чинь те. 그래야 하나님과 화목하고
평안하고 Амен. 하나님의 축복이 임하는 것입니다. Тэгэх юм бол эзэн тантай ч гэсэндэ тэ эвтэй байна. Мөн түүний ерөөл бид нар дээр ингээд буух болно гэдэг хэлчихсэн. 자, 예수님은 생명의 빛입니다. Амен. Эзэн Есүс бол амийн гэрэл байгаа. 예, 구원의 빛입니다. Тэр бол бас авралын гэрэл байна. Амен. 하나님의 영광의 빛입니다. Бас тэр бас Бурхны алдрын гэрэл байгаа. Амен. 이와 같이 예수 그리스도를 믿고 영접하는 것이 좋은 날을 우리가 맞이할 수 있는 것입니다. Тэгээ тийм болохоор бид нэр эзэн Есүсийг хүлээж авах үед тэ хамгийн тийм сайн тэ эзний өдөр бол бидний хувьд хамгийн сайхан өдөр байх болно. 여섯 번째 대지. Баярлалаа 6 дугаар дэц өдөр явлаа. 예, 불의한 자의 제사는 하나님께서 받지 않으신다 했어요. За одоо за 6 дугаар дэц өдөр болохоор за шудраг бус нэгний тэ сонгогтой өргөлийг эзэн хүлээж авахгүй гэсэн. 예, 이스라엘 백성들이 이렇게 하나님과 이렇게 원수 노릇하면서 하나님 앞에 제사를 드린다고 하는데 그런 제사는 하나님이 다 받지 않으신다는 거예요. Тэгээ Израилийн ард түмэн эзэнтэй ингээд өстөн болоод амьдраад байгаа. Гэхдээ тэд нэр тэгсэн ч гэсэндээ одоо нөө ёс болгоод эзэн рүү хандаад өргөлийг өргөх гэж байгаа. Гэхдээ бурхан юу гэсэглээрээ тэр өргөлийг чинь би хүлээж авахгүй гэж ингэж хэлсэн. 21절. За 21 дэх ишлэлийг харъя. Одоо түүнийг ани яа. 자, 21 дэх ишлэл болох нь найр наадмуудыг чинь үзэн ядав. Би тэднээс татгалзав. Тусгай чуулгануудыг чинь би эс таалав. 아멘. 자, 하나님께서 이스라엘 백성들이 이렇게 절기를 지키면서 하나님 앞에 성회로 모이고 아무리 뭐 화려하게 제사를 드린다 할지라도 하나님이 기뻐하지 않는다는 거예요. За гэхдээ Израилийн ард түмэн яасан гэхээр эзний өмнө тансан байдлыг хийгээд хичнээн сайн бэлдээд тэ янз одоо тэр баярыг бэлдээд эзэнт баяр өргөлөөч гэсэндээ эзэн тэдгэрийг ингээ хүлээж авахгүй гэж хэлсэн. 이런 제사는 아무리 사람이 많이 모이고 아무리 뭐 사람이 이렇게 많은 재물을 가지고 뭐 해도 하나님이 기뻐하지 않고 하나님이 받지 않으신다는 거예요. Тэгээ тэд нэр хичнээн тэ бүх зүйлийг бэлдээд эзэн рүү ингээд өргөлийг хамгийн сайныг авчирсан ч гэсэндээ бурхан тэрийг авахгүй гэж хэлсэн. 22절. За 22 дугаар ишлэгийг харъя. Шталт тахил эдийн өргөлүүдийг надад өргөсөн ч би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал руу чинь хүртэл эс харнаа би. 아멘. 이와 같이 번제나 소제를 드린다 했는데 이 번제는 불에 완전히 재물을 태워서 드리는 제사입니다. За гэхдээ эднийг ингээд хичнээн тарган байлаа ч гэсэндээ эзний өмнө бол энэ тэ зөв биш харагдана гэж хэлсэн. 소제는 이 곡식 제사입니다. 곡식으로 드리는 제사. За хаалаарэ одоо тэр нэг юун дээр одоо энэ дэр ундаан өргөлүүд гэж эдээ өргөлүүд гэж орж байгаа тийм ээ. Эдгээр ч гэсэндээ эвийн таглаж гэсэндээ авахгүй гэсэн. 그래도 하나님이 받지 않으신다는 거예요. За тэгэхээр бурхан гэлэж гэсэн авахгүй. Үр тарианы өргөлийг ч авахгүй. 너희의 살찐 그 희생 제사, 살찐 희생의 화목제도 하나님이 돌아보지 않는다는 것입니다. За тэр эвийн тахил нь тарган байх нь ерөөсө хамаагүй гэж ингэ хэлж байгаа. 화목제는 이 감사하는 마음으로 드리는 건데 전혀 하나님의 은혜에 감사하지 못하고 하나님의 구원의 은총에 대해서도 감사하지 못하고 이와 같이 하나님이 돌봐주시고 하나님이 지켜주신 거 이 하나님의 은혜를 감사하지 못하고 아무리 뭐 좋은 재물을 가지고 이렇게 드려도 하나님이 안 받으신다는 거예요. Энэ эвийн тахил гэдэг нь болохоор бурхан талархаж өргөдөг тахил байгаа байхгүй. Тэгээд гимшихгүй байж талархах нь гэж бол байхгүй. Тэгэхээр нэг гимшил байхгүй тий бас яг үнэндээ чин сэтгэлийн талархалж байхгүй ирнэ. Ингээд зүгээр ёсолож өргөж байгаа ийм тахлуудыг энэ гэсэндээ бурхан авахгүй гэж хэлсэн. 자, 23절 합니다. За 23 дахь ишлэгийг харъя. Дуунуудынхаа чимээг надаас зайлуул.
ятгын эгшгийг чинь ч эс сонсноо гээ. 예. 아멘. 이거는 하나님이 이스라엘 백성들이 이렇게 악기를 가지고 이렇게 악기를 가지고 연주를 하고 좋은 소리를 아무리 내도 그 하나님이 듣지 않으신다는 거예요. За тэгээ бид хүчнээ ингээ хөгжим тоглоод маш уянгалаг дуулаад ингэсэн ч вэ бурхан тэрийг ингээд сонсохгүй өгчээсэн. 자, 이 하나님이 기쁘게 받으시는 제사는 뭔가 이 다윗이 참 시편에도 시편 다윗이 시편 50편에 한번 봅시다. За хэдүүлээ тэгвэл дуулал номны 50 дугаар ишлэл 50 дугаар бүлгийг харъя. Ушипион 51편 17절. 아, 네. 16절. 51편 16절. За дуулал 51-ийн 16-ыг харъя. За энэ дээр учир нь та тахилд баярлахгүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх гэсэн. Та шаталт тахилыг таалахгүй. Амен. 17절 읽어보세요. За тэгээ Бурхны 17 дахиад уншлаа. Бурхны авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн гэмшсэн зүрхийг Бурхан тааж гიშхгүй. 아멘. 이 다윗이 깨달은 거예요. 이 죄가 있으면 회개하지 않으면 하나님 앞에 아무리 좋은 걸 드려도 제사를 드려도 하나님이 그 기뻐하지 않는다는 걸 알았습니다. За тэгээ Давид бас энийг ойлгосон байгаа. Гим хэрвээ байгаа хүн гимшээгөө тохиолдолд Бурхан руу хичнээн сайн мөрөглөгөд Бурхан тэрийг таалдгүй байна гэдгийг ингээ ойлгосон гэсэн. 하나님이 구하시는 제사, 하나님이 기쁘게 받으시는 제사가 바로 상한 심령이라, 회개하는 심령, 상한 심령이라. 하나님이여 상하고 이 통회하는 마음을 주께서 멸시하지 않고 기쁘게 받으신다는 거예요. Харин Бурханы таалдаг тахил нь эмтэрсэн зүнс бас эзэн рүү хандсан тэг гимшсэн одоо тэр гашуудан гимшиж байгаа зүрхийг эзэн таалдаг юм байна гэдэг Паул юу Давид ингээ ойлгосон гэж байна. 그러니까 우리가 항상 하나님 앞에 예배를 드릴 때마다 정말 하나님 앞에서 상하고 통회하는 마음, 진심으로 회개하는 마음을 가지고 우리가 하나님께 나 같은 죄인을 구원해 주신 그 하나님의 은혜를 감사해서 우리가 예배를 드리면 하나님이 받으시는 거예요. Гэхдээ бид нар ч гэсэн ялгаа авахгүй. Бидний бүх юун дээр бүх амьдрал дээр өргөгдөх энэ таглууд нь эзэн рүү хандсан эзний өмнө өнтөрсөн сүнстэй ийм байх юм бол эзэн бүх зүйлүүдийг хүлээж авах болно гэж хэлсэн. Бүх өргөлөө 자, 7번째 대제입니다. 아모스 5장. 대제대로 알았지? 이스라엘의 우상 숭배로 인해서 포로로 끌려감. За Израилийн ард түмэн хиймэрчтэнд мөрөгсөн гэрмээс болоод цөлөгдсөн юм тийм. 24절을 읽어보세요. За 24 дэх эшлэл уншия. Харин шүүлт ус мэт зөвхт байдал мөнх урсгал мэт өөдрөн бууг. Амен. 예. 이스라엘 백성들에게 하나님께서 다시 한번 이렇게 말씀을 하십니다. Израилийн ард түмнээс дахин нэг бас ингэ хийж байгаа. 오직 정의를 물같이 공의를 마르지 않는 강같이 그렇게 할지어다 그랬어요. Энэ дээр юу гэсэлээрээ за зөвхт байдал болон зөвхт байдлыг ингээд зөвхт шүүлтийг ус мэт зөвхт байдал мөнх ус шиг ингээд урсгаа гэж дахиж сануулсан. 이 하나님의 교회에서는 반드시 이 말씀이 이루어져야 됩니다. Тэгээ бид нэр эзний чуулган дээр энэ үг заавал ингээд эзний үгний дагуу болох ёстой. 이건 구약성의 아주 유명한 구절입니다. Энэ болохоор хуучин гэрээ дотроос маш алдартай ишлэл байна. 네, 정말 이 하나님의 이 말씀이 여러분의 교회에서나 여러분이 하시는 모든 사역에 하나님의 공의와 정의가 이렇게 흘러가야 됩니다. Бидний одоо чуулган дээр бидний хийж байгаа үйлчлэл дээр бидний үйлдэж байгаа бүх үйлс дээр эзэн бурхны шударга ёс болон зөвхт байдал гэдэг зүйл ингээд
танаар дамжуулаа ингээ ус мэт ингээ үргэлж уурсаж авах хэрэгтэй. 이와 같이 정의와 공의가 흐르지 않는 그런 예배는 하나님이 안 받으시는 거예요. Тий. Өөрөөр шудраг хүндэтгэл өргөөд тий бид нэр хүндэтгэл өргөөд эзэнд ингээ хандаад одоо чуулган дээр ч гэсэн бид нар хүндэтгэл өргөлөө гэлээж гэсэндээ зөвхт байдал болон шудраг ус гэдэг тий эдгээр зүйлсүүд үнэлдэхгүй байх юм бол эзэн тэр ингээд өргөлийг тэр хүндэтгэлийг ингээ хүлээж авдаггүй. 자, 25절. За 25 дугаар эшлэл. Израилийн гэрээ та нар цөлд 40 жилийн туршид надад дахил эдийн өргөлийг өргөн барьсан билүү? 과거 이스라엘 백성들이 광야 40년 동안에 광야에서 하나님의 인도를 받으면서도 그들이 진심으로 정말 하나님이 기뻐하는 그런 제사를 드리지 않았다는 것입니다. Тэгээ эдгээр Израильчууд тий өнгөрсөн хугацаанд 40 жилийн турш цөлд эзнэр удирдуулаад явах удаа эзэнд хандаад ингээд өргөлүүдийг өргөж исэн. Гэхдээ тэр өргөлүүд нь болохоор эзний өмнө харахад чин сэтгэлийн тий гүн одоо зүрх сэтгэлээс гарсан тийм өргөлүүд байгаагүй гэдэг ингээд хэлж өгсөн. 우리도 참 예수를 믿고 하나님의 교회에 와서 예배를 드리고 기도를 하지만 정말 하나님이 기쁘게 받으시는 그런 예배, 그런 기도를 우리가 얼마나 드렸느냐 하는 것입니다. За энэ нь одоогийнхоор бол бид нартай харахад бид нар ч гэсэндээ чуулган дээр ирээд эзэнд хандаад хүндэтгэл өргөөд залбираад тий үйлчлээд ингээд явдаг. Гэхдээ эдгээр миний бүх үйлчилсэн үйлчлэл болоод залбирал тий өргөсөн хүндэтгэл болгон маань бүгдээрээ эзний өмнө тий хүлээн авагдсан уу гэдэг энэ асуулт байна. 오히려 이스라엘 백성들이 광야 40년 동안에 그 오히려 우상에게 이렇게 희생과 소제물을 드렸다는 것입니다. Эсвэргээрээ харин Израильчууд яасан гэхээр цөл байх үедээ одоо хиймэрчтэнд тий одоо хиймэрчтэнд хандаад тахилууд хүртэл өргөж ийсэн. 그래서 그들이 광야에서 우상 숭배하다가 하나님의 징벌을 받아서 많은 사람들이 이렇게 광야에서 엎드러지게 됩니다. Тэд нэр яасан гэхээр бүр цөлд явж байхдаа хиймэрчтэнд мөргснөөсөө болоод олон хүмүүс ингэж суурх болсон байгаа. Устсан. 자, 26절. За 26 дугаар ишлэгийг харах юм бол та нар бас өөрсөддөө хийсэн Сиккут хааныга Кион хөвгүүдээ бурхтынхаа одыг авч явсан. 여기 이제 식굿이라는 우상이 나옵니다. 식굿. 네. 자, 자, 인 식굿은 바로 우상으로 일종의 그 우상인데 몰록 우상이라고 합니다. 몰록 우상. 몰록이요? 예, 몰록이라는 우상이가 바로 식굿이 바로 몰록을 말하는 것입니다. 몰록. 그 누구 нэг 몰록의 그 소 머리처럼 생겨가지고 그 어린 아이들을 막 그 불로 태우는 그러한 몰록 제사를 말합니다. 네네. Тэр нөгөө нэг одоо энэ Сиккут гэж хэлж байгаа энэ болохоор бас нэг хиймэрчдэрийн нэр шүү дээ тийм ээ. Энэ Молех гэж байдаг шүү дээ. Молех хүмүүс ингээд нөгөө Израилийн ард түмэнд хүүхдүүдэд дахил болгож өргөдөд байдаг шүү дээ тийм ээ. Тэр Молехыг бас энэ Сиккут гэж нэрлэдэг юм. Ижилхэн. 이런 우상을 섬겼다는 것입니다. өөрөөр хэлбэл тэд нэр ийм ингээд одоо бурхныг дагж байгаа хэрнээ ийм одоо хиймэрчтэнд мөрөгдөг гэсэн үйлчлдэг гэсэн. 또 이런 몰록을 이렇게 보관하는 그런 그 산당을 만들어 가지고 그걸 가지고 다녔다는 것입니다. өөрөөр хэлбэл тэр Молех үйлчлдэг Молехыг тэр тавьдаг тийм бас юу байт тийм ээ л одоо тэр хэрэгслээд байгаа дааш тийм ээ. Тэрийг нь Израильчууд ердөө хаяхгүй аваад ингээд нөөг болгонд аваад явдаг гэсэн. 이스라엘 백성이 애굽에서 구원을 받아 가지고 광야에서 40년 동안 하나님이 인도하는데도 여전히 사람들은 그 우상, 몰록이라는 우상을 만들어 가지고 그걸 이렇게 사당을 만들어서 이렇게 지고 다녔다는 거예요.
할 때마다 그걸 운반하면서 갖고 다녔다는 것입니다. Мгм. Тэд нар бүр ингээд одоо тэр молийнхын тавьдаг одоо тэр эд хэрэгслийн хийдэг зүйлсүүд болон тэр нэг тэр өргөө гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэр өргөөнийх нь бүх зүйлсүүдийг хүртэл ингээд нүгэх болгондоо аваад явдаг гэсэн. 그러니까 이 참 우상이라는 것은 항상 우리 가까이에 있는 것입니다. Мгм. Тэгээ эндээс харах юм бол биднэрт хиймэлштэй гэдэг зүйл үргэлж ингээ хүмүүстэй ойрхон байдаг гэдэг бас мэдэх 또 хэрэгтэй. 기운 우상이 나옵니다. 기운 우상. Аха. Бас энэ дэр киун гэдэг бас нэг юу гарч байна те. Одоо 이 бас 기운은 바로 별 모양으로 만든 별 우상입니다. оо энэ киун гэдэг нь болохоор юм одны хэлбэртэй гинэ. 예. 별 Одны 형상의 우상을 만들어서 이걸 또 가지고 다녔다는 거예요. энэ одны хэлбэртэй ийм шүтэнэ ч гэсэн тэд нар бас ингээ хийгээд бас ингээ аваад явдаг гэсэн. 자, 27절. За 27 дугаар ишлэгийг харъя. Тиймд би та нарыг Дамаскын чандад цөллөгт явуулнаа гэж эзэн айлдаж байна. Түүний нэр бол түг түмдийн бурхан. Амен. 그래서 이제 하나님께서 그런 우상 숭배의 죄로 인해서 이스라엘 백성들을 담에서 밖으로 사로잡혀 가게 했다는 것입니다. Яагаад бурхан ийм байдлаар дасан боيو ийм шүтэнүүдээс нь болоод Израилийн ард түмнийг Дамаск руу тийм ингээд цөллөгт явуулж байгаа тийм. 자, 이렇게 이스라엘 백성들이 참 우상을 버리지 아니하고 끝까지 우상을 숭배하고 우상을 이렇게 섬기는 죄 때문에 결국은 하나님의 심판으로 이게 멸망을 당했다는 것이죠. Тэгээ Израилийн ард түмэн үргэлжид ингээд нөө хиймэрчтэн тий хиймэрчтэн төвшөөж төсөглөөж түүнийг дагуулж явснасаа болоод эцсийн дүндээ яаж гэхээр эзнээс ингээд шит хэлийг авахд ирж. 몽골에도 우상이 참 많습니다. Тэгээ 몽골에도 Монгол 이 눈에 бас 보이는 ингээд 우상을 만들어서 이 곳곳에 우상을 다 이렇게 만들어 놓고 ганц 몽골에도 많은데. ингээд хийгээ тавьчихсан тий Монголд бас. 예. 자, 그런 눈에 보이는 우상도 문제지만 우리 마음속에 있는 우상이 더 큰 문제. Тэгээ бид нэр ингээ харахад нүдэнд харагдаж байгаа тэр ингээд одоо шүтэнүүд чинь асуудал нь асуудал мөн. Гэхдээ тэрнээс илүүгээр том асуудал үлээр хүний сэтгэл дотор байдаг шүтэнүүд нь бас илүү том асуудал ингээ үүсгэдэг. 이 탐심이 우상이라고 했습니다. Ялангуяа шунах сэтгэлийг бид ингээд одоо шүтэн ингэж хэлсэн. 골로새 3장 그 5절에 보면 탐심이 우상이라고 했어요. 우상 숭배. Сая 3-ын 5 дугаар ишлэгийг харах юм бол тэн дээр байж байгаа шүтэн 예. шунах байдал нь бол ингээд шүтэн болно гэж хэлсэн. 내 속에 있는 이 탐심이라는 우상을 날마다 우리가 이거 버려야 됩니다. Бидний дотор байдаг тэр шунаг гэдэг энэ одоо шүтэнийг те өдөр бүр хаях гэдэг ингээд хичээх хэрэгтэй. 그래야 우리가 하나님의 말씀을 우리가 그 능력이 우리 속에서 역사가 일어나는 거예요. 버려야 됩니다. Тийм учраас тэгэхээр бид нэр те ялангуяа эзний хүч бидний дотор үйлчилж биднэртэй хамт те байж тэрийг ингээ хайхад туслах хэрэгтэй. 한 군데 보고 마치겠습니다. 사무엘상 7장. За 1-р Самуэль 7-р 사무엘상 харъя. 사무엘상 7장 3절. За 7-гийн 3. 1-р Самуэль 7-гийн 3-ыг хэлэлцээ хараад дуусгая. 읽어보세요. 다 같이 읽어보세요. Нэ бүгдээрээ хамт унших маань хаа. Хамт унших гэнэ. 1-р Самуэль 7-гийн 3-ыг уншиж байгаа. 시작. За хэдлээ эхлэх үү? За 1-р 3 тэр үед 시작. 7장 3절. За эхлэх 1-р 3 тэр үед Самуэль Израилийн бүх гэртээ ярин хэрв та нар бүх зүрхээрээ эзэнд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхан Ашторетыг дундаасаа зайлуул. Зүрхээ эзэнд зориулж түүнд үйлчил. Эзэн та нарыг филистичүүдийн гараас аврах болно гэв. Амен. 네. 자, 기도하겠습니다. За хамтдаа залбирцгаая. 거룩하신 아버지 하나님 감사합니다. Ариун их эзэн минь танд баярлалаа. 이스라엘 백성들이 참 우상을 숭배하다가 이렇게 하나님의 참 심판을 받아서
큰 환난을 당하게 되었습니다. Израилийн ард түмэн таны өмнө шүтэн шүтснээрээ эцэстээ танаас шидэглийг авч зовлонд унагтал унсан талаар бид сурлаа. 우리 속에 있는, 우리 마음속에 있는 이 숨어 있는 우상, 이것을 우리가 잘 발견해서 날마다 이런 우상을 버리고 하나님을 찾고 구해서 좋은 날이 임하게 해 주시옵소서. Эзэн минь бидний зүрх сэтгэлд байдаг тэр шүтэнүүдийг бид нэр өдөр бүр хайж олоод устгаж түнтэй өдөр бүр тэмцэлтэн амьдрснараа ирэх өдрүүдэд танаас сайн өдрийг хүлээж авах тусалж өгөөч. 하나님의 이 말씀대로 하나님의 능력이 우리 가운데 일어나서 많은 사람을 우상을 버리게 하고 살아계신 하나님을 찾게 해서 사람을 살리는 일꾼들이 되게 해 주시옵소서. Эзэн минь олон хүмүүс зүрх сэтгэл доторх байгаа өөрсдөө шүтэрүүдийг авч хайснараа энэ нь таны хүч үгээр болон таны хүчээр хийгдснээр олон хүмүүс сүрэх замаасаа буцан эргэж таны өмнө ирж танаас амь авдаг авахуулахын тулд бид нэр тиймхүү тунхагладаг таны ажилчид байхын төлөө та биднийг удирдах өгөөч. 예수님의 이름으로 기도드리옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. Amen. Amen.